байгаа хуулийн төсөл ер нь ямар өмнөх 5 сард бас засгийн газар дэмжээгүй юм байна гэж ойлгосон шүү. За миний вид тэргүүтээ 21 гишүүн санаачлан гадаад зээллэгийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж байгаа. За энэ төсөл хуулийн дотор маань бол 3 одоо зээллэгтэй холбоотой асуудал орж ирж байгаа. За нэгдүгээрт энэ нэг боловсруулах үйлдвэртэй холбоотой, хоёрдугаарт Эрдэнэ бүрэнгийн ус цахилгаан станц, гуравдугаарт Улаанбаатар хотын одоо сэлбэдэд буюу 10,000 айлын орос усцыг шийдэх энэ 3 том төсөл орж байгаа. За яагаад яг энэ 3-ыг онцлж авсан бэ гэвэл орлогоороо зарлага нөхөх буюу эдийн засгийн эргэлтэнд орох ийм зээллэгүүд. За хоёрдугаарт стратегийн 2 одоо гол бүтээгдэхүүн орсон 2 хуулийн төсөл 2 төсөл байгаа. За түүний нөгөө нэгт боловсруулах үйлдвэр Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц. За эдгээр маань бол одоо одоогийн байгаа хуулиар явах юм бол газрын тус боловсруулах үйлдвэр маань одоо 10-аас 15 жилийн дараа ашиглалтанд орохоор байна. Нэгэн зээл аваад хөрөнгийн их ус хөрөнгө бүрэн шийдэгсэн мөртлөө хязгаар тавиад жил болгон одоо нөгөө хязгаартай баригдаад бүтээн байгуулалтаа явуулж чадахгүй хойшлоод байна. За Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц бол өөрөө баруун 5 аймгийг эрчим хүчээр хангах ийм одоо том бүтээн байгуулалт. За Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц дээр бол одоо баруун 5 аймаг жил болгон 17.5 одоо тэрбум төгрөгийг одоо гадаад руу эрчим хүчинд өгж байгаа. За нэг боловсруулах үйлдвэр маань одоо ашиглалтанд орох юм бол дотооддоо 1 тэрбум доллар буюу 3.5 их найд төгрөгийг дотооддоо үлдээх. За нефтийн бүтээгдэхүүнийхээ 50% Монгол улс дангаараа хангах үнийн зохицуулалтаа хийх ийм бүрэн боломж бүрдэж байгаа гэсэн. Энэ агуулгаараа энэ 3 төслийг барьж байгаа. За Улаанбаатар хотыг одоо гэр хорооллыг барилгажуулах, агаарын бохирдол, хөрсний бохирдол, замын төвжирлийг бууруулах энэ ажлын хүрээнд 20 минут хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа энэ томоохон ажил маань 2012 оноос ерөнхийдөө гэр хорооллыг дахин төлөвлөх гэж хэлсэн. Тэгээд энэ маань одоо хууль эрх зүйн орчин дутуу, санхүүгийн чадваргүй байснаас болж хувийн хвшлүүдийг оруулаад энэ дахин төлөвлөлттэй ажил яг бодит ажил болж чадаагүй. Эхний ээлжинд төр буюу одоо өөрсдөө оролцож дэд бүтцтэй татаж, цахилгаан дулаан эрчим хүчээ татчихж, газраа чөлөөлж энэ том одоо төслийг эхлүүлсэн. Тэгэхээр энэ одоо төслийн одоо анхдагчийг эхлүүлэх дээр санаа тавьж оруулсан хууль. За энэ сэлбэдэд төвдөр л хот өөрөө бонд гаргаад 500 сая долларын их усүрийг босгоцсон. Тэр нь хязгаартай байгаа учраас нөгөө гүйцэтгэгч байгууллагууд нь ингээд ажлаа өргөжлүүлж хурдтай явж чадахгүй. Яг одоогийн байгаа хуулиар үлээж ингээд 15 жил ингээд удаашрах магадaltaй. Энэ хугацаанд бид хүн зүгээр зээлийн хүн төлөх хугацаа болчихно, алдан төлөх ийм нөхцөл бүрдэж байгаа. За 1990-ээс одоо ингээд 2025 хүртэл 35 жилийн хугацаанд Монгол улс зээлгүй 3 шатлалыг дамжаад өдөөд хөржээд 90-ээс 2011 он хүртэл нөгөө нэг хөнгөлөлтөө зээл буюу нийгмийн шилтэж хийж байгаа ядуу буурай орнуудын зээлийг авч ирсэн. 2011-ээс 2024 он хүртэл одоо нэг хөнгөлөлтөө зээлийг авч ирсэн. 2024 оноос бол Монгол улс эдийн засгийн одоо дундаас дээш түвшний үзүүлэлттэй учраас арилжааны зээлэлт ийм нөхцөлтэй болсон. Тэгэхээр энэ хуулийн гол зохицуулт нь бол нэгэнд одоо энэ Exim банк, Энэтхэгийн засгийн газраас зээлийн одоо Монгол засгийн газартай хэлцээр хийгээд улсын хурлаар сойрхон баталсан учраас энэ мөнгө одоо бушгүй эргэлтэнд оруулах гэсэн ийм л зохицуулттай болов. Хязгаар гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Тэрийг тодорхой тайлбарлаж өгч. Хязгаар нь юун дээр тавьчихад байгаа шүү дээ. Нөгөө алдагдaltaгүй төсөв батласнаас болоод өр талдаа бичигдэхгүйгээд ингээд арга үүссэн байна. Аяны нүл чөлөөлж өгөөд зарим гишүүд бол яг нөгөө наад чи юутай хөгжлийн банкаар орж ирж энийг үрээ санхүүжиж болдгоо юм. Хөгжлийн банк нь бол тусдаа бас бие таасан хуулийн зохицуулалттай учраас энэ хуулийг өргөн барьсан. Тэгээд маргааш бол их хурлаар одоо анхны хэлцэх асуудал орно. Энэ дээр одоо бас мэргэжлийн банк сангийн яам болгоод бас голлох байр суурьтай тайлбаруудыг өгөх байх. Миний хувьд бол энэ хуулийг бол хамгийн их оронч хууль гэж хараад. Нефтийн харааз байдлаас бидэх одоо бас яаралтай гарахгүй бол маш их хуулийн хүлээстэй байна. Энийг чөлөөлөе гэдэг хурлын дарга хүртэл одоо энэ жоохон либералчлахгүй бол маш олон хуулиудтай нэг дандаа хаас
нэгэн зээл нь аваад бэлэн болцсон юм мэдэх хүн ажлаа түргэн эхлүүлээд түргэн дуусгах хэрэгтэй. 17 онд эхэлсэн нефтийн үйлдвэр маань 25 онд дуусгах хэрэгтэй гэрээ ёсоор. Гэтэл одоогийн энэ байгаа нөхцөл байдлаар магадгүй одоо 5, 10, 15 жилийн дараа дуусгах. Энэ хугацаанд ч одоо маш их алтан төлөхөөр ийм нөхцөл байдал бүртгэр юм байна. Хэрэгжих хугацаа гэж би одоо энэ үр дүн дээр нь хэрхэн хяналт тавих юм бэ? Мэргэжлийн байгууллагууд нь хяналт тавина. Энэ дээр бас гишүүд хэлж байгаа. Энэ хугацаа заавчуд яасан юм бэ? Тэгээд энэ төслүүч харилцаа адилгүй учраас хугацаа тавих нь одоо чуулганаар олцсон. Ажлын хэсэг гараад тэр дээр хилцэгдэх баг. Миний хувьд бол хугацаа дээрээс маш бодсон, олон гишүүдээс санал авсан. Тэгээд яг маргаантай биш учраас одоо ингээд ажлын хэсэг гараад зарчмын дөрвөөс саналуд бол хугацаа тавих үгүй шийднэ. Миний одоо төлөвлөснөөр бол энэ 3 төсөл хэрэгж дууснаар энэ хууль эцэс болно гэсэн юм л. Энэ хууль хэрэг дэмжигдээд батлагдчих юм бол та нар дахиад энэ 3 төслийг санхүүжүүлнэ гэдэг нэрээр нэмэлт бонд, нэмэлт зээл санхүүжүүлэх ийм гарц үүсгэж байна гэсэн ийм ойлголт байна. Бусад төслүүд дээр тийм байж магадгүй. Энэ чинь нөгөө иргэн төлөгдөх өөрийгөө тэтгэх гэж байгаа. Бусад одоо яг хэрэгжиж байгаа нэг 116 зээллийн төсөл хөтөлбөр байгаа юм байна. Тэрнээс одоо яг 86-нд хөдлөж эхэлсэн. 86-аас энэ 3-ыг төвж авдаг нь болохоор өөрсдөө эргээд нөхөх эдийн засгийн босгохын боломжтой төслүүд байна. Бусад нь бол одоо нөгөө царцмал буюу нөгөө сургууль руу идэг, цэцэрлэг рүү идэг, зам руу идэг эргээд ашиг олдгоо төслүүд гэж байгаа. Яагаад энэ 3-ыг авсан бэ гэхээр эргээд өөрсдөө тэтгэх боломжтой. Дахиад нөгөө байр борлуулах хэд эргээд газар чөлөөлтийг дахиад хараачаа хороол босгох боломжтой. Тэр усан цахилгаан станцын хувьд нөгөө баруун 5 аймгийг бүрэн хангах мөн тэрийн ашиглалтанд орчих юм бол өөрсдөө нөгөө эрчим хүчин дээр үнэн дээр уян хатан зохицуулт хийх ийм боломж бүрдэж байгаа. Нефтийн үйлдвэр маш олон хэлж байгаа. Одоо яг нөгөө нефттэй холбоотой асуудлууд үүссэн, бензиний амсгалд орцсон ийм байгаа. Энэ одоо нефтийн маань үйлдвэр ашиглалтанд орох юм бол дотоодын 95% дангаараа 90 евро 4-5 дээжл төс. За бусад одоо нөгөө энгийн хэрэглээний нийтийн түвшнүүд ашиглалтанд орж үйлдвэрснээр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 55% хаана. Одоо үедх яг нефтний нэмж зээл авах уу? Нэмж зээл бол авахгүй зөвхөн авахгүй. Энэ яагаад гэвэл энэ зээлийн өөрөө бүрэн бүрдсэн хангалттай бүгд соёлхон батлагдаад бүгд байрсцсан юм байхгүй. Энийг л яаралтай зөв ашиглая гэсэн юм. Энэ гэхдээ уг нь ингээд засгийн газрын барьж явах ёстой төсөл юм шиг харагдаад байна. Тэгээд гишүүд барьж яваадахаар айгүй сонирхол харагдал. Яг олон хүмүүс гишүүдийг асууж байгаа. Засгийн газар яагаад өргөн мэдэхгүй. Засгийн газраар энэ ороод хилцэгтэй дэмжигдсэн нөгөө хууль тогтоомжийн өрөөнд бүгд одоо бүрдлээ гэсэн учраас өргөн ирсэн. Аниг л гишүүд бүрийн хэлхээ өрөөнд өргөн ирж байгаа.